Жижиг сажиг рилээр биднийг бити аргацаагаад байл да. YouTube дээр шинэ бичлэгээ хийчээчээ. Нэг л өдөр бичлэг хийхэд чинь бид нар байхгүй дээ. Ариун санаа. Oh my god! Wow! Зяасан байцгаана уу? Ариун санаа байна. Ёй. Би гэхдээ энэ үгээ хэлэг амар удсан байна штэ. Зяасан байцгаана уу? Ариун санаа байна. Ёй. За юу байцгаана? 6 сарын хүүхдийн баярын мэд хүргэе хүмүүсээ. Өнөөдөр 6 сарын 2 л та. Гэхдээ өчтөр бол 6 сарын 1 байсан. Тэгээд бүхэлдэн хагас жил үлдчихлээ хүмүүсээ. Энэ хагас жилийн хугацаанд юу хийж бүтээж гүйгүүлж гавшсан байх вэ? Цаг хугацаа амар хурдан байгааз. Энэ харж байгаа нэг том уурч явж байна. Амьд байгаа. Цаг хугацаа бүр нэгдүгээрт маш хурдан байна. Хоёрдугаарт энэ цаг хугацаагаа хайрлж, энэ цаг хугацаанд аз жаргалтай энэ цаг хугацаагаа ингэж нэндгнэмээр байна заяа. За. Сонин сайхан солио гажаа гэх юм бол надаар маш тайван. Маш тайван. Одоо ингээд сүүлийн тоног юу яаж байна? Жохон амралтын байдалтай ер нь яг ажиллаа хийх үедээ хийжэл хийхгүй үедээ дандаа гэртээ ингээл дандаа л гэртээ байгаа. Тэгээд тасгалаа хийж байгаа. Тэгээд одоо гоё жимдээ явж хийснээс хойш бас хөөрхөн ингээ хоолны аппетит сэргээд нэг хөөрхөн ингээд хоол мол иддэг болоод байгаа байхгүй юу? За өнгөрсөн 6 сарын хугацааг одоо нэг жоохон бодцгоо хідүүлээ. За Солонгосоос Монголд ирсэн байна. Монголд ирээд юу хийж бүтээж гайвж байгуулж бүтээн байгуулсан бэ гэдгийг ярьцгаая. 6 сарын хугацаанд би багш болсон. Багш болсныг маань мэдчихэж байгаа ах. Багш болсондоо ингээд амар баяртай байгаа зөө. Нэг ягаад ч би хүнд ингээ юм заагаа тэр хүн миний ингээ заасан юмар ингээ ойлгоод баг ингээ сураад надтай яриад байна гэдэг бол ингээ би ингээ солонгос хэл зааж байгаадаа ингээ үнэхээр их баярлаад байгаа. Ягаад тэгэхээр нэг тийм надад ингээ мэдгэтгэвч байгаа тийм шүү дээ. Ингээ цоо шин хэл тэрийг ингээ сураад надтай яриад байна гэхлээр ингээ би бас ингээ нэг жоохон кайфтай байгаа байхгүй. За жимдээ бол бас багшилчна. Багшилж байгаа нэг ганц хоёр хүн дээр. За дээрээс нөө та нарын мэдж байгаачлаа хосон ярилцсан. Хосон ярилцсаны талаар жоохон яриа гэж бодлоо. Ядаргаад дээ. Энэ хардаа миний ингээд энэ нөгөө солонгосоос ирэхдээ би ч нөгөө найрсандаа битүү юм хийгээд ирсэн шүү дээ. Өг нь бол тэгсэн чи одоо ботокс нь гараад миний ирүү юм дөрвөлжин юм шиг харагдаад тахлаар өнөөдөр юу яасан? Явж вилайн хийлгсэн. Сайн уу гэж мөний. Ой. За одоо за тэгээд энэ нэг 2-7 хоногийн дараа мараа нэг айтайхан болно яг тийм солорж молраад гоё болох юм гэсэн шүү. За хосын ярилцлагын талаар ярихдаа би одоо юу ярмаар байгаа вэ гэхлээр би өөр нь өөрийгөө ингээд амар сайн мэдэж авсан заяа. Ингээд надад ингээд манай хамгийн за ямар ч нэг элев холдооч минийхөө ямар ч нэг X маань тэгжсэн байхгүй юу? Бүх юм чиний дураар болно гэж хизээч байхгүй. Чи дандаа ингээд бүх зүйлийг ингээд өөрийнхөө талд байлгахыг хүсдэг. Бүх зүйлийг ингээд чи өөрийнхөө дураар байлгахыг хүсдэг. Намайг хүртэл ингээд ингээд баймар юу яадаг. Нэг чиний буруу гэдэг тийм зүйл ингээд мэдрүүлээд байдаг гэж тэгжсэн байхгүй юу? Тэгээ бид хоёр тийм үү төө чи тэгж бодоод байгаа юм бол тэгээ салъя л та. Тэгээ салъя л та гэдэг салжсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь одоо ингээд амьдрал дээр ирээд би ингээд одоо энэ хосын ярилцлагатай байгаад байгаа шүү дээ. Өмнө нь ч тэр нэг бас байсан шүү дээ. Бат нилээ. Ой да уцунаалаа үүний. Тийм хосын ярилцлагатай байгаад байсан шүү дээ. Тэгээ ингээд хараад ангууд одоо би Солонгос руу гараад сураад төгсөөд ажиллаж амьдраад ерөнхий 9 жил болсон байгаа байхгүй 9 жил. Тэнгүүд 9 жилийн хугацаанд би өөрийгөө л болгож ирсэн тий. Өөрийгөө болгоно, өөрийгөө тайван байлгана, тухтай байлгана, гоё байлгана, гангална, хүссэн юм айдна, өөрөө аялна гэх мэтчлэн би ингээд өөртөө асар хайртай болсон байгаа байхгүй. Өөртөө. Тэнгүүдээ яг энэ буруу зүйл биш ч гэсэндээ ямар нэгэн зүйл ингээд хэмжээнээсээ хитрэх юм бол дандаа хор болдог тийм ээ. Ямар нэгэн зүйлийг ер нь яг хэмжээнд нь л байлгах хэрэгтэй. Тэгээд одоо бүх юм миний талд байх хэвээр, бүх юм миний зөв, бүгдээрээ надаас уушлах байх хэвээр ийм мангар бодолтой ингээд
болцсон тэр маань ингээд энгийн үзэгдэл өнгөрсөн 10 жилийн турш зүгээр ив энгийн үзэгдэл байсан байхгүй. Тэгээ одоо ингээд ирээд ингээл те би юу зэрж Монголд ирлээ за Монголдоо ингээл карьер мэрээрээ босгоно ингээл гоё байна гэж бодож байгаа. Яг хоо ажлын хувьд бол тасархаа ер нь дэжгүй ер нь бол маш гоё байгаа. За тэгээ хосын ярилцааны үед гэх юм бол би жоохон ингээд яг нөгөө үнэ нэлээд зовооцсон юм шиг санагдсан. Тэгээ энэ нөгөө нэг миний яг тийм дураараа ингээд бүх юм ингээд гоё сайхан байна гэдэг энэ зам маань хосын ярилцаанд ингээд айгу муугар нөлөөлдөг юм байна. Ер нь тэ ингээд яг болон бүтэн ингээд болгоод бүтээгээд ингээд хоёлаа хичээгээ явж байгаа хүмүүст бол буулт хийж сурах хэрэгтэй байгаад байна. Тэгээ буулт хийж сураагүйгээсээ болоод чадахгүй байгаагаа энэ эго биш заяа зүгээр л ингээд 10 жилийн туршид явцсан байгаа миний тэр одоо характер яваад байгаа байхгүй характер. Тэнгүүд болон бүтэн гэдэг ингээд амьдрал эхлүүлчихэд явж иж буулт хийгээл те буух үедээ буугаал уучлах үедээ уучлал уучлахгүй үедээ уучлахгүйгаа явах хэрэгтэй байсаар би ингээд гидийдэг гэдгийг ингээд амар ойлгож авч байгаа байхгүй. Тэгээ ингээд хит тим юу хохирогцдэггүйтэй бас тэрийг нэг ойлгосон заяа. Гэтэ яг тийм хохирогчийн дүрд тоглоно гэх бол ерөөсөө биш. Зүгээр ингээд асуудлыг шийдчих юм дээр ярилцаа шийдэх ч юм уу те ингээ ямар нэгэн байдлаар шийдчих юм дээр тэр асуудлаасаа гээд ёо намайг л ингээд байна. Намайг ч идэгсэн гээд яг ингээ шалчганаад байдаг ийм зам надаас бас илэрч гарч ирсэн заяа. Энэ дээр бол би нэлээд сайн ажиллаж байгаа. Тэгээд ерөнхий бит хоёр бол маш сайн байгаа. Тэгээд нэг дунд нь ганц хоёр аль хосуудыг муудалцахыг тэр гихв. Хөөхөн ганц хоёр бас ингээд гэд авсан. Тэнгүүдээ бит хоёр ч өөртөө ингээд заяа. Ялангуяа би. Тэнгүүд манай хүн ч угаасаа юм таг юм эргэжтэйлэг юм хүн байгаа даа чив чимээгүй байж идэг. Тэгээд бит хоёр муудалцахаараа гэж хэрэлдэх ямар ч боломж байхгүй. Би угаасаа хүнтэй хэрэлдэж чаддаггүй, хүнтэй хэрүүлж өрөөсөж чаддаггүй. Би баг над руу ингээд нэг хилтэй амтай эмхтэн ингээд гэх юм бол би баг гацаад нэг шоконд ороо би баг ингээд гайхан заяа би бүр хүнтэй хэрэлдэж өрөөсөж чаддаггүй байхгүй. Тэгвэл манай хүн бол ингээд чив чимээгүй ингээд байж идэг. Тийм учраас ингээд муудалцахаараа хоёлоо чив чимээгүй болоод улам ингээд хин хинийх нь хоолойных нь өнгөнүүдний харц марц амар муухай олчдөг заяа. Тэнгүүдээ ингээд чамд би хідэж хамаагүй байсан юм шиг тиймэрхүү муухай хандлага гаргадаг байсан байхгүй юу. Тэгж жаад нилээ нэг 2 3 муудалцаад 2 3 ингэж дуу муугаа хураагаад эсэм бас янз бүр болсны дараагаас ахуулаад бид хоёр ерөнхий ойлгож эхэлж байгаа. Одоо хоёлаа жоохон хүүхдүүд байгаа шүү дээ. Одоо бараг 30 хүрлээ шүү дээ тий. Арайчтэй бас юу гэж 18 даа хүүхдүүд чи аль ойлгохтойсэн чиний бэрэ гэд тэгээд явж боломж байхгүй байгаа байхгүй. Тэгээ ер нь одооноос ахуулаад тийм юу юм байна. Нэгдүгээр хүндлэл юм байна. Хоёрдугаарт бууж өгөх юм байна. Гуравдугаарт уучлах. Дөрөвдүгээрт итгэх. Тавдугаарт ярилцах. Ер нь л ийм хідэн зүйлүүд байгаа юм байна. Тэгвэл энэ 5 зүйлийг надад яг хідэн байсан юм бэ гэж бодонгууд за ярилцах байна. Тэг бодоод ангууд гэдэг амар сонирн байгаа таахгүй. Тэгэнгүүт ер нь хосын ярилцаа гэдэг чинь ч гэсэндээ бас хичээл юм байна шүү. Хичээл юм байна. Хүн ингээд их сургуульд ингээд олон жил сураад ингээд мэдлэг боловсралтай болоод тэгээд нийгэмдэр ингээд те хүн болгонтэй ингээд гоё боловсон харьцдаг. Хааны газар очиод ингээд те хүнтэй ив зүгээ сайхан олцдог. Ямар нэг нөхцөл байдал руу ороод нөхцөл байдлыг ерөнхий хурдан ойлгочдөг. Гэх мэтчлэн иймэрхүү чадваруудаас гадна хосын ярилцаа гэдэг чинь шал тусдаа бас нэг тийм хичээл юм байна гэж би ойлгоод байгаа байхгүй. За ямар ч зэн ингээд мен хоёр бол ингээд 2 3 бодолцаад гэтээ маш зүгээр гайжлал болоод өгөл юм ямар хэцүүдэлтэй хөвгтвэ ёо. Тийм тэгээд бид хоёр л одоогийн байдлаар маш гоё байгаа. Одоо манай хүн хагасаа өдөр улсын аваргын тэмцээнд орж байгаа. Тэгээд тэмцээнийх нь тэг ер нь жоохон ингээд дэмжлэг болох үүднээс би ингээд амжилт яста мундаг шүү гэж байж лээ л та. Тэгээд өнөөдөр юу яалаа? Хамт бэлтгэлдээ явж чадсангүй. Би нэг хичээлтэй байсан болоод багш болсон ёстой янзын байна хөөе. Сурагчтай. Одоо манай сурагчны эхнээсээ ингээл явж байгаа хгүй юу? Одоо виз нь гараа солонгос руугаа. Тэгэл гисэн чинь багштай ийм гоё багштай болсондоо маш их баярлж байгаа. Багштаас тайртай шүү. Багшаа солонгост ирэхээр чи уулзсан шүү гэж хөрхөө юмтай тэгэл яваад байгаа.
Тийм тэгэл ажил дөрвөл нэг тиймэрхүү л энэ дөө. Нэг юм бодоод байна. Одоо нэг манай нэг бас нэг амар тийм гоё ер нь хоолой айгу гоё нэг тийм охин байгаа байхгүй. Гоё юм гоё уншаад гоё ярьж өгч мөгчтэй зэ. Нэг өдөр бид нар найзанд очиж хөвтчихсэн чинь баганаас найз нь юу яаж юу илээ гоё босон явдал уншаад өгье гэхлээр за тэг гэдгсэн чинь бүр амар хөөрхөн болоод тэгсэн амар лаг уншаад байдгийн. Тэгээ тэнгууд нь битэр бодоод хоёлаа нийлж гоё подкаст хийл та. Тэгээ ямар талаараа яг юуны талаар базаж авч подкаст хийх талаараа ингээд одоогийн байдлаар ярилцаад байгаа байхгүй. Яа гэтээ гэж бичлэгийг амар удацсан чи би бүр баран гэж жоохон бишүүрх хийх та нараас. Миний үзэгч нарын баг угаасаа 80% нь эмэгтэй хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгэл ихчнэр их зөндөө байна. Юунууд дүүнер бас хөөрхөн зөндөө байна. Тэгээ одоо гадуур мадуур явангууд би ч угаасаа нүрэ хамраа нэг будаад шудаад нэг тийм шалддаггүй шүү дээ. Тэгээ гадуур мадуур явангууд танчин заяа. Амар. Тэгснэ ингээд манай үзэгчнэр тийм амар нээлттэй юм уу? Эсвэл тийм нээлттэй хүмүүстэй таарад байгаа юм уу? Ариун санаа гэж өрөөд ирэн заяа. Тэгээ би бүр сайн уу юу вэ мүү вэ? Би чинь бас ингээд те бас өөрөө бас хагас галцсан юм болохоор сайн уу гэд ингэж чи болчооч мөний минь ёо над сүүлээрээ нүүр шарваад хамар амарлаа ус оруулаад тах юм. Тэгээд ингээд үзэгчнэртэйгээ бүр мангар тулж ярьцдаг заяа. Гэт хөөхөө бүр ингээд тэгснэ бүр ингээд яг дээр би хумсаа бодуулах гэнгээ явж ирсэн чинь нэг ихч ариун санаа гэхлээр би ингээд эргээ хард юу илээ таньдаг хүн билүү эргээ харсан чинь манай ээжээс нэг нэлийн ихчмэд хүн байгаа байхгүй юу. Яа шүрмэс татлаа зүгээр нэлийн манай ээжээс нэг тийм ихчмэд ихч байгаа байхгүй юу. Тэгээ би харчаад юу илээ гэд би ч бас жим юмд ингээд яваад байгаа багшлаад байгаа юм чи ингээд хаана тарлаа гэд би ерөөс харж байгаагүй юм байгаа тоххой гэсэн чинь их чин дэмждээ ш их чин фэн шүү. Гэдий би бүр ингээд баярлаа гэдгсэн чи амжилт анаагийн дөө гэд би бүр ингээд амар баярлаа. Oh my god ямар гоё ихч вэ. Тэгээд байж байгаад нэг ууланд гарваа бас. Ууланд гарсан чинь би ингээд малгайтай заяа. Тэгснэ ингээд юутай. Бөөнөр ингээд суудсан. Бөөнөрөч чинь нэг гуруулал гэсэн л та ингээд суудсан. Тэгээ юм яриа суужсэн чинь ариун санаа гिचээ гэдэг хэвгүй. Тэгээ би ингээд яг чи хүмүүс явж байгаа тал руу ингээд хараа суугааг байгаа штэ. Тэнгүүд би юм ярьжсэн миний хоолоогоор намайг таньсан байхгүй. Тэгээ би бүр oh my god чи намайг яг яаж таниад байгаа юм бэ гэсэн чинь таны хоолойг угаасаа сонсоод хаанч бол хаанч гээл шүү тань штэ гэл амар хөөрхөө. Тэгээ ингээд жим юм дээр байж та ариун санаа гिच мөнтэй гээл тэнгүүд би тоглоом болгол биш чихүү андураад байгаа юм шүү гэдэг тэнгүүд мүүлээ штэ. Юу уулаарай да гэснэ. Би таныг 6 үзэгчтэй байхаас ч ахвалаа үзэн. Би таны амьдралыг бол зүгээр агаас оолч юм мэдэн шүү гэж ягаа заяа. Тэнгүүд нь би чи юу их хөлийн гингүүд. Би бас хөлийн хоёул хамт тасгалъя гэж юм гээл заа. Гэт нэг тийм амар хөөрхөө манай үзэгчнэр бүр амар хөөрхөн заа. Амар нэг хөөрхөн гой бичлэгээ ингээл хийгээ суужсэн чинь уц унтарсан байдгийн. Уц унтраад тэгээд гүзэж бүксийн чадсангүй тэгээд ямар ч сан тийм амлалттай байсан учраас гараад ирлээ. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаа. Тэр болтол түр байцгааж байгаарэ. Та бүхэндээ маш хайртай шүү. Ариун санаа байлаа.